Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцоо.com-оор зочлоорой. 307 дугаар анги. Тэнгэрт тулсан зориг. Соров Соме хоёрыг харсан 3 хөгш нээж царай ихээр ховирлаа. Тэдний бүх уур хилэн замхарч зүрхэнд нь цэцэг дэлбэлэгшгэл болов. Соров Соме хоёрын царайг эргүүлж тойруулан шинжих үед нүд нь эргэлдэж байсан юм. Үзэгсэлэнтэй юм. Тэнтүү үзэгсэлэнтэй. Хотын захирагч Суухэн чээч ястай эрдэн шиг 2 охинтой юм аа. Гэж саарл нөмрөгт ертөнц бүтээгч уруула 7 хэлэхдээ Соров Соме хоёрыг чиглэн алхлаа. Ава, Чүфэн хаан вэ? Чүфэн хайцсан юм. Соров Соме хоёр тэр 3 хөгшнийг тоосон чгүй өөр хүнийг хайж эхэллээ. Чүфэн гинэ? Чүфэн энд байхгүй. Тэр энд ирсэн ч хүйтэн цогцсол болох болно. Тэдний үгийг сонссон саарл нөмрөгт ертөнц бүтээгч ярван хэллээ. Түүний Чүфэн атаархал нь ясанд нь тулчихсан байсан юм. Суухэн, чи биднийг ахаад хуурч. Чи биднийг энд яах гэж хуурч авч ирсэн юм? Яг энэ үед Соров Суухэн рүү чичлэн загналаа. Тэр Суухэнийг ахиж аав гэж дуудахаа болсон юм. Түүнд үнэхээр тэдний аав байх эрх байхгүй. Шалтгаан Суухэн, чи тэдэнд хэлээгүй юм уу? Гэж саарл нөмрөгт ертөнц бүтээгч асуугаад дараа нь Соров Соме хоёр руу инээмсэглэн хэллээ. Хайртууд минь, аав чинь та хоёрыг надад өгчихсөн. Одооноос эхэлж та хоёр минийх. Юу? Суухэн, түүний хэлсэн үнэн юм уу? Түүний үгийг сонссон Соров маш ихээр айн асуулаа. Ава, та яаж биднийг ингэж чадаж байна? Та биднийг төрсөн огтудаа гэж боддөг юм уу? Энэ үед Соме ууралснаасаа болж барааж нүдэнд нь нулимс цээлгэнэв. Эгч дүү хоёр үнэхээр бусдын золиос болж байсан юм. Бэцхэн Ров, бэцхэн Мэй, би аавын ёсоор та хоёрын төлөө л гэж байна. Чүфэн Цифэнянтай хамтарч ордны захирагчийг алхахаар завдаж бослого гаргасан. 9 нутагт түүнд очих газар байхгүй. Эрт оройгүй тэр баригдаж цаазлуулна. Харин та хоёр Чүфэнтэй дотн харилцаатай. Тэр харилцаагаа таслахгүй бол та хоёр ч бас хамсаатан болно. Харин эрхэм ертөнц бүтээгч та хоёрыг эхнэрээ болгож амийг чинь аврах гэж байна. Та хоёрт аз тохиогод зогсохгүй. Манай суу овогт хүртэл аз тохиож байна. Гэж Суухэн тайлбарлав. Битгий хуц, чи бол хүн биш. Чамд миний аав байх эрх байхгүй. Гэж Соров түүн рүү чичлэн доромжллоо. Аава, би таныг ийм хүн гэж ёстой бодсонгүй. Таны охин гэдгээсээ ичиж байна. Гэт Сомеийн царай уй гашууд автлаа. За Суухэн, 2 охин чинь дэндүү зөрүүд юм. Тэднийг сайн сургахгүй бол ирээдүйд гайл болно. Саарл нөмрөгт ертөнц бүтээгч төвчээр алдан Соров Соме хоёрыг сүнсний тойргоороо бүрхээд хүчин хоржхав. Энэ үед хар цагаан үстэй 2 хөгшин Соров Соме хоёрыг мөрөн дээрээ тавиад ордны зүг алхлаа. Эрхэмүүдээ. Тэднийг харсан Суухэн амьдралын туршлагатай болохоор яах гэж байгааг нь гадарлаад замын хаалаа. Суухэн яаж байгаа юм? Суу овгоо гон овг шиг устдахыг хармаар байгаа мó? Суухэн замын хаахыг харсан саарл нөмрөгт ертөнц бүтээгчийн царай нь ярван асуулаа. Юу гэж дээ? Суухэн хэлэх үггүй болон уучлалтгуйлаа. 2 охиныхон үзэн ядалтын нулимсаар дүүрсэн харцыг харсан Суухэн шүдээ 100 хэллээ. Гэхдээ миний 2 охин арай л балчир байна. Зам хаагаагүй юм бол зайлаач. Ахад миний зам цаад болох юм бол суу овгийг чинь устгах нь шүү. Гэт саарл нөмрөгт ертөнц бүтээгч хаалгаар гарахаар завдлаа. Гэвч яг энэ үед гол танхимыг бүрхчихсэн байсан хязгааргүй сүнсний тойрог 3 хөгшний замыг хаалаа. Ийм зүйл харсан хар цагаан үстэй 2 хөгшин гайхшран хоош эргэж хараад асуулаа. Эрхмээ, та яаж байна? Энийг би хийгээгүй. Гэт саарл нөмрөгт ертөнц бүтээгч цоочролд орсон байв. Тэдний замыг хаасан сүнсний тойрог саарл өнгөтэй байснаас гадна өөрийнх нь сүнсний тойргоос ч хүчрэхэг байсан юм. Муу 3 хөгшин новш миний эхнэрүүдэд хүрдэг тэнгэрт тулсан зоригтой юм аа.
Яг энэ үед чанга тод хоолой гол танхимаар цуурайтлаа. Тэр хоолойг сонссон хүн бүрийн л царай хувирч хоолой гарсан зүг рүү хараад гүн цочролд оров. Чүфэн чи юу? Танхимын буланд зогсож байгаа залуу хүүг харсан Лингюн сургуулийн 3 хөгшин маш ихээр цочирдсан юм. Тэд Чүфэнийг байдгаараа хайгаад олоогүй байхад ингээд өөрөө гараад ирэх гэж. Соров Соме хоёр Чүфэнийг хараад маш ихээр баярлахын зэрэгцээ маш ихээр санаа зовлоо. Лингюн сургуулийн 3 хөгшин үнэхээр хүчрэхэг байсан болохоор Чүфэн тэднийг ялж чадах болов уу яах вэ гэдэгт санаа зовж байсан юм. Гэвч тэдэнтэй харьцуулахад Суухэний царай нь айдсаар дүүрч хардарсан зүуд мэтэл санагдав. Чүфэнээс айснаас болж түүний бие нь хүртэл чичирч байлаа. Ялангуяа Чүфэнийг эрхэм саарал нөмрөгт гэдгийг бодох бүрт түүний өгсөн сануулга толгойд нь бууж байлаа. ертөнцийн төгсгөл хүртэл хайгаад ч олохгүй мордлоо олоход ямар ч зүтгэл хэрэггүй гэж яасан үнэн үг вэ? Чүфэн чамайг ингэж их хайсны эцэстээ өөрөө ингээд гараад ирэх гэж. Тэр өдөр Цифэниан чамайг аварсан. Харин өнөөдөр хэн чамайг аварч чадахыг харъя л да. Гэж цагаан үстэй хөгшин галзууртлаа ууралсан юм. Чүфэний дүүгүй аюуныг бяцалж алж байгаа үзэгдэл түүний толгойд маш тод харагдаж уур хилэн биеэс нь ундран гарч байлаа. Чүфэнийг харсан даруйд тэр сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй мөрөн дээрээ байсан Суроуг Суухэн төгөөд Профаундын эстгүр төвшний аураагаа цацруулан Чүфэний зүг дайрав. Чүфэн өнөөдөр би цусыг цусаар хариулах болно. Яг энэ үед хар үстэй хөгшинч Сомеиг Суухэн төгөөд Профаунд биеийн хүчрхэгжүүлэх техникээ дэвхжүүлээд хүчрхэг тулааны техникийн Чүфэн рүү дайрлаа. Лингюн сургуулийн 12 хамгаалагчдын нэг гэсэнтэй тэдний хүч үнэхээр л сүрдмээр байсан юм. Дайралт бүрт ордон тэр чигтээ дөргиж хизээ мүдгүй норох гэж байгаа мэт байлаа. Чүфэний бүтээсэн сүнсний тойрог байгаагүй бол ордон аль хэдийн нуранг болчих байсан биз? Чүфэн хоёр хөгшний хүчийг харсан Суров Соме хоёрын царай нь айснасаа болж цонхиж өөрсдийн эрэхгүй Чүфэний нэрийг дуудлаа. Бум! Гэвч тэдэнтэй зэрэгцэн Чүфэнийг хөдлөх үед газар дөргиж хязгааргүй их энергийн даралт гарч ирлээ. Чүфэн гартаа бүргэдийн сарвуу барил аваад хоёр хөгшний хүзүү рүү угсхийн дайрав. Түүнийг гараа даллах үед хүчтэй хоёр дөргөлт болж тэдний амнаас нь цус садран гарч биеийнх нь бүх яс бутран унсан юм. Хоёр хөгшнийг хагас өвхлийн байдалтай газар хэвтэж байхад Чүфэн хүүтнээр ингэж хэллээ. Та хоёр өөрсдөө л та нарыг аварч чадах хүн байгаа болов уу гэд бодоод сууж бай. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 308 дугаар анги. Алах хүсэл. Чүфэн чи Профаундын оргилд байгаа хоёр хүнийг ганц дайралтаар ялахыг харсан саарал нөмрөгт ертөнц бүтээгчийн эрүүн мултрах шахав. Гэхдээ сайн бодоод үзвэл тэмч гайхахаар зүйл биш байсан юм. Хоёр хамгаалагч хэчнээн хүчрэхэг байсан ч дүүгүй аюунаас л лав хүчрэхэг биш. Хэрвээ дүүгүй аюун Чүфэнийг дийлэхгүй бол тэр хоёр ч дийлэхгүй. Энэ хүртэл бодсон саарал нөмрөгт ертөнц бүтээгч түүн рүү дайрахын оронд хүчрэхэг тулааны техникийн Чүфэний бүтээсэн сүнсний тойрог руу дайраад зугтахыг хүссэн юм. Түүний үйлдэлийг харсан Чүфэн юу ч хийлгүй алиалагч харж байгаа мэт зогсов. Бум! Новш! Ямар ч хүчтэй дайралт хийсэн Чүфэний бүтээсэн сүнсний тойрог яахчгүй байгаа нь түүнийг сандаргаж уурлуулж эхэлсэн юм. Гэнэт саарал нөмрөгт ертөнц бүтээгч салхиулан хувирч Суров Сумеийн зүг гуйлээ. Нэгэнт зугтаж чадахгүйгээс хойш тэр Суров Суме хоёрыг барьцаалахыг хүслээ. Гэвч юу гэж Чүфэн түүнд тийм боломж өгөх вэ? Түүний хөл доор гэрэл гэлбах үед Чүфэн аль хэдийн Суров Суме хоёрын урд ирээд саарал нөмрөгт ертөнц бүтээгчийн цээжин дээр нь цоглоо. Хүчтэй цохилтоос болж саарал нөмрөгт ертөнц бүтээгч хойш шидэгдэх үед түүний цээжний яс бутрах чимээ гарч дотоод эргэтнүүд нь нэг нэгээрээ бяцарч байсан юм.
ёс тойлот хэсхийн аргагүй их өвдөлт өгч байв. Гэвч энэ бүхэн ердөө эхлэл байсан юм. Шүүфэн юу гэж түүний эмэгтэйд гар хөрхийг санаарахсан хүнийг амар өхүүлэхвдээ. Саарал нөмрөгт ертөнц бүтээгчийг газар тунахаас өмнө тэр ард нь гарч ирээд ховцноос нь бариад газарт хүчтэй шидлээ. Түүнийг газар тунсны дараа Шүүфэн зүүн хөлөөрөө дэвсэж түүний зүүн хөлийг бяцалсан юм. Тэгээд ч зогсохгүй баруун хөлөөрөө дэвслэх үед өнөөх өвгөний баруун хөлч бяцлагдав. Дараагаар нь Шүүфэн түүний салтаанаас нь бариад бузар эргэтнийг атгалаа. "Шүүфэн, яах гэж байна?" Түүнийг харсан саарал нөмрөгт ертөнц бүтээгч маш ихээр сандрав. Биеийнх нь өөр хэсэг бол тэр эдгэж чадна. Гэхдээ ганц тэр хэсгийг л эдгэж чадахгүй. Бэлэг эргэтэн бол амьдралын үндэс учраас тоглоом хийх зүйл биш. Юу яах гэж байна гэж миний эмэгтэйд санаарахсны чинь хариу. Чи амьддаа тайган үхэхтэй сүнсч болж чадахгүй биз? Гэд Шүүфэн хүчтэй гэгч нь гараа атгах үед хаа сайгүй цус сад үсэрлээ. Салтаанаас нь мэдрэгдэх өвдөлтөөс болж саарал нөмрөгт ертөнц бүтээгч үгээр илэрхийлэхийн аргагүй уй гашууд автлаа. Энэ бол ганц биеийн өвдөлт биш, сэтгэлийн өвдөлт байсан юм. Тэр амьд үлдэх юм бол насан туршдаа тахир дутуу амьдрах тавилантай байсан юм. Саарал нөмрөгт ертөнц бүтээгч чангаар хашгирлаа. "Намайг алаач, намайг алаад өг. Би сүнс болсон ч чамайг өршөөхгүй дээ." Санаа бүзв. Чамайг гуугаагүй байсан ч алах гэж байсан юм. Шүүфэн бие арзаатал хүүтнээр инээмсэглээд өвгөний толгой руу цогох үед түүний толгой тар ус мэт хідэн хэсэг болон задарлаа. Түүний толгой задрахтаа зэрэгцэн үл үзэгдэгч жижигхэн гэрэл гарч зогтохоор завдав. Шүүфэн аль хэдийн ийм зүйл болно гэдгийг мэдэж байсан болохоор гэрлийн хурдаар тэр жижигхэн гэрлийг бариад авлаа. "Нүшгэж, Шүүфэн, намайг тавь, намайг тавь." Энэ үед Шүүфэний алган дээрээс саарал нөмрөгт ертөнц бүтээгчийн хоолой сонсогдлоо. Гэвч түүний хоолойд үхэх хүсэл байхгүй байснаас гадна маш их айдас тодорч байлаа. Энэ бол түүний үхэхээс өмнө бүтээсэн оюун ухаан. Оюун ухаан байсан цагт тэр амьдрч чадна. Хэрвээ түүний оюун ухааныг устгах юм бол тэр бүр мөсөн устгана. "Би чамайг сүнсч болж чадахгүй гэж хэлсэн байхаа." Гэд Шүүфэн хүүтнээр инээмсэглээд гараа чангаар атгалаа. Энэ удаа саарал нөмрөгт ертөнц бүтээгч эцсийнхэн удаа орилоод хорвоогоос хальсан юм. Саарал нөмрөгт ертөнц бүтээгчийг алсныхаа дараа Шүүфэн үхлийн ирмэг дээр байгаа хоёр хамгаалагч дээр ирээд асуулаа. "Цифиньян хаан байна?" "Мэдэхгүй" гэд хар устэй өвгөн шийдэмгий хариулав. Түүнийг үгээ хэлж дуусгаас ч өмнө Шүүфэн хөлөө өргөөд түүний толгойг бяцалчихав. "Чи Цифиньяны хаан угааг мэдх юм уу?" гэж Шүүфэн цагаан үстэй хөгшнөөс асуулаа. "Намайг битгий алаач. Би чамд бүгдийг хэлье. Мэддэг бүхнээ хэлье." "Хэлээч." "Цифиньяны тэнгэрийн төвшөнд орсон нь цэлийн хунтайжийн ордны захирагчийг эрх мэдлийн алдах нь гэж айлгасан юм. Тэгээд тэр сургуулийн захирал Ян Янтянтай хамтарч Цифиньяныг барьсан. Тэгээд Цифиньяныг бослог гаргасан гэж шоронд хийсэн. Хэдэн өдрийн дараа түүнийг цаазлна. Цифиньян одоо цэлийн хунтайжийн ордонд хоригдож байгаа." Шүүфэн түүнийг үгээ хэлж дуусангууд нь толгой руу нөшөглөөд алчхав. Тэр гурвыг алсныхаа дараа Шүүфэн тэдний бүсэнд байсан агуулгах цүнхнүүдийг аваад анхдагч энергийг сорсон юм. Дараа нь Шүүфэн хойш эргэж хараад Суухэний зүг удаанаар алхлаа. Суухэний хоёр хөл нь суйлдж биеийн тэр чихтэй чичирч байлаа. Угаасаа Шүүфэнээс айж байсан тэр Шүүфэнийг 3 прафаундын оргилд байсан хүнийг хэрцгийгээр алахыг нүдэрээ хараад өөрийнх нь үхэл ямар байхыг төсөөлөхөөс ч айж байсан юм. Гэнэт галуулаан шувуу хотын захирагч газар сөхрөөд Шүүфэнд мөргөж эхэллээ. "Шүүфэн, гууч байна. Амөршөө. Надад үнэхээр өөр арга байгаагүй. Би чамайг хорлох гээгүй юм шүү. Бяцхан Роу, бяцхан Мэйг бодож амийг минь өршөөж бүхнийг шинээр эхлэх боломж олгооч." "Чиний надад яаж хандах чинь хамаагүй. Гэхдээ чи ховийн эрх ашигын төлөө төрсөн охтуудынхаа аз жаргалыг олон удаа булаасан. Чамд аав байх эрх байхгүй."
Гэд Чүфэний алах хүсэл нь ширүүслээ. Бяцхан Роу, бяцхан Мэй намайг өршөөчих гээд гуйгаад өгөөч. Би буруу зүйл хийснээ мэднэ. Би ахиж та хоёрыг хүчлэхгүй. Би та хоёрын үгээр л амьдрий. Чүфэний өршөөл үзүүлэх шинжгүйг харсан Сүүхэн хоёр охиныхон хөлнөөс тэврээд гуйж эхэллээ. Чүфэн аавыг битгий алаач. Тэр хичнээн буруу зүйл хийсэн ч гэлээ бидний аав шүү дээ. Орчлон дээр байгаа ганц гэр бүлийн минь хүн. Гэдэг Сумэй зөөлөн сэтгэлтэй юм болохоор уйлан гуйлаа. Чүфэн амийн өршөөчхөө. Тэр байгаагүй бол бид хорвоод мэдлэхгүй байсан. Хичнээн буруу зүйл хийсэн ч түүнийг өршөөхөөсөр сонголт бидэнд алга гэж Сороо хэлв. Энэ үед Чүфэн алхаагаа зогсоогоод хоёр гараа даллах үед хүчтэй татах хүчээ Сороо Сумэй хоёрыг бүрхэн түүний тэвэрт авч ирлээ. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй.